Ер нь бол тамхины хяналтын хууль бол хүн болгоны хүсэж байгаа бас хууль яагаад бол тамхины татварыг бол хүмүүс ер нь нэмэгдээсээ үнэн нэмэгдээсээ л гэж бодож байгаа. Энийг бол гишүүн болгон бас дэмжиж байгаа. Хоёрдугаарт бол бас иргэдийнхаа эрүүл мэндийг бол бид нар бүгдээрээ олж аваад тамхи татж байгаа хүмүүс бол аль болохоор тамхиа болиосоо нийгмийн эрүүл мэнд талаас нь л илүү харж ажилласан. Ялангуяа онцгой албан татварыг бол илүү ялгууртай байх нь зүйтэй юм а гэдэг дээр ажлын хэсэг ч гэсэн өчигдөр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо дээр бол энэгээр илүү анхаарч ажилласан. Одоо харин ганц анхаарах нь юм нь болохоор импортын татвар байна. Импортын татварыг бол яаж тогтоох вэ гэдгийг бол харин төсвийн байнгын хороо илүү энэ дээр чамбаа стадны хэлж байгаа чамбаа ажиллах хэрэгтэй. Иргэдийн хүлээж байгаа одоо нөхцөл бол энэ хуулийн дээр бол тусгасан гэж бодож байна. Яагаад бол хүүхэд залуучуудыг электрон тамхи татах тэр нөхцөл нарай буурж байгаа. Жишээлбэл 18 настай нас хүрээгүй бол электрон тамхи худалдаж авах боломжгүй болж байгаа. За мөн барилга байгууламж дотор тамхи татахгүй болж байгаа. Тэгэхээр энэ сургуулийн орчинд тамхи татахгүй болох тийм боломжтой болж байгаа. За мөн тамхиг электрон тамхиг бол илд зарах нь бол боломжгүй болж байгаа. Тэгэхээр заавал нөгөө ил одоо сурталчлахгүйгээр зарна гэсэн үг. Харин яг хөө санаа зовох юм нь бол ер нь санаа зовох юм нь бол онлайн борлуулалт байна. Энэ хуулиар бол онлайн борлуулалт бол ямар нэгэн хэмжээгээр ерөөсөө зохицуулагдаагүй. Миний одоо хувьд хүн гишүүний хувьд санаа зовж байгаа юм болохоор амтыг эсвэл бол электрон тамхины амтыг эсвэл тамхины одоо амтыг хорьсноор нөгөө тамхи татж байгаа залуучууд юм уу хүүхд залуучууд эсвэл тамхи татж байгаа хүмүүс тамхиа бол нэг өдөр шууд болигээд гарахгүй. Тэгэхээр эсэ момент л татдаг тамхичид бол тамхиа хайсаар л байна. Тэгээд тэр нь одоо хууль бус борлуулдаг болчихгүй гэдгээр зэр санаа зовж байна. Нөгөө талаар бас 13-аас 15 насны хүүхдүүд бол электрон тамхи маш их татж байгаа. Ихэвчлэн онлайнаар тамхи авч байгаа. Энийг бас ер нь бид нэр цаашдаа зэгцэлэхгүй бол нөгөө дэлгүүртээр борлогдохгүй боллоо гэд тамхи татж байгаа хүүхдүүдийн тоо яг бодтойгоор буурах уугүй гэдгээр би бас жоохон эргэлзэж байна. Яг хөө зүгээр энэ дээр бас зохицуулах ёстой нэг юм болохоор зөвшөөрөл юм байлээ л дээ. Одоо тамхины зөвшөөрлийг бол хүнсний асуудал хариуцж байгаа яам өгж байгаа. Яг хаана борлуулах вэ гэдгийг нь бол нийслэл орон нутаг цэгээр тогтоодог. Тэгээ хяналт бол тодорхойгүй одоо байгаа учраас хүнсний тодорхойгүй ч биш яг хуучин нөгөө мэргэжлийн хяналтын газар байсан учраас нөгөө хариуцдаг байсан бол одоо яг хүнсний асуудал хариуцж байгаа байцаагч л очиж хяналт тавина. Тэгээд торгуул цагтаа тавина. Тэгэхээр хяналт нь сул байхлаар борлуулалт нь бас яг хууль бусаар энэ хуулийн дагуу явах уу гэдэгт бас бид нар анхаарах шаардлагатай.